Архангай аймгийнхан хөгжлийн загвараа хөдөө аж ахуй болон аялал жуулчлал хэмээн тодорхойлжээ. Төвшрүүлгийн сангийн аж ахуй хайрхны гурал хичээлийн үйлдвэр эсрэгээвэл газрын өгөөж хүний нөөц бий гэж байна. Нэр дэвшигч Мягомбын их болтын дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн шинэ хөдөө бодлогод энэ асуудлыг тусгасан нь иргэдийн талархлыг хүлээгээд байна. Өмнөх хоёр сонгуульд нь одоо их хурлын сонгуул, орон нутгийн сонгуулиудад Монгол Ардын нам яллаа. Одоо ерөнхийлөгчийн сонгуулийг Монгол Ардын намаас хүн сонгогдох юм бол ямар ч улс одоо нэг бат цул нэгдэл болоод эх орныхоо эрхшгийн төлөө, хүмүүсийн амьдралын сайн сайхны төлөө, энэ алдаа завхарлыг засахын төлөө одоо нэг шуударч ажиллах болов уу гэж бодож байна. Тэр улсдаа Монгол улсдаа эхийг хийж бүтээсэн тийм ээ. Цаашдаа эхийг хийх тийм бүтээх тийм чадвартай хүн гэдэг үүднээс нь бол энэ үнийг бол дэмжиж байна. Нэр дэвшигч Мягомбын инх болд залууст ихтгэл хүлээлгэж чаддаг төрийн хүн гэдгийг энэ үеэр түүний хамтран зүтгэгчид тодорхойлж байсан юм а. Миний мөрийн хөтөлбөрийн хамгийн гол бодлого зорилго бол эвтэй Монголыг бий болгох асуудал байгаа юм а. Би эвийн тухайн асуудлыг энэ мөрийн хөтөлбөрийн хамгийн гол анхаарах ёстой асуудал гэж ингэж ойлгож байгаа. Их болд үндэсний нэгдлийн засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Архангай аймагт өмнө нь байгаагүй хөрөн оруулалтыг шийдэж өгч байсан. Цаашдаа чихийг хийх хүн учраас ихтгэл хүлээлгэнэ гэдгээ Архангайчууд хэлж байна.